Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа давтай хамааралцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Хэрвээ та бүхэн Солонгос улсад солонгос хэлний бэлтгэлд хүүхдүүдээ явуулах эсвэл өөрөө суралцахаар сонирхож байгаа бол та бүхэн Солонгосын Хэжон их сургуулийн зуны удирдлын хэлний бэлтгэлийн институтыг танилцуулж байна. Нийт 6 сар буюу 2 сарын удирдлын төлбөр нь 2,200,000 вон, 6 сарын эрүүл мэндийн даатгал нь 100,000 вон, бүртгэлийн 50,000 вон, нийлээд 2,350,000 вон төлөөд та 6 сар Хэжон их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах боломжтой. Монгол ажилтнтай тул виз гаралт нь 100%, Хэжон их сургууль нь Сөүлээс ердөө 1 цаг 30 минутын зайтай байршдаг. Хичээл нь 7 хоногийн 5 өдөр 4 цагаар хичээллэнэ. Мөн та бүхэн хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа тэтгэлэгт дэвшин суралцах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг NG Эдүү зуучлалын төв болон 88 11 12 28 утасны дугаараар хэрвээ та Солонгосоос залгах гэж байгаа бол 010 80 74 89 90 гэсэн утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. 2020 оны 7 сарын 12-нд Японы Хёго мужийн Ширахама Чо дахь нэгэн орон сууцны хороололд тайван нам гүн байдал үргэлжилж байдаг. Томчууд аль хэдийн ажилдаа явчихсан, хүүхдүүд сургуульдаа явсан байсан. Тэр өглөө 40 орчим настай Лин гэх эмэгтэй маш завгүй өдрөө өнгөрүүлж байсан. Тэр эрт сэрж нөхрийнхөө хоолыг бэлдэж, аяг тавгаа угааж, тоос сорогчоо ажилуулчихад дөнгөж амсхийн өглөөний цагаа уух гээд сууж байтал хаал тогшох чанга чимээ сонсогддог. Тэр болгоомжтойгоор очин хаалгаа нийтэл гадна нь хөршийнхэн 6 настай хүү Тагучи зогсож байсан. Тэр хүүгийн царай маш их түгссэн, нүдэндээ нулимстай, ямар нэгэн зүйл хэлхийг оролдож байсан ч Лин түүнийг сайн сонсож чадсангүй. Хүү амсгаадаад үгээ зөв хэлж чадахгүй байсан. Дээрээс нь Лин Вьетнам хүн байсан болохоор Япон хэл нь тийм сайн биш байсан. Тэр хүүд ойртон аажуухан яргиж хэлээд эцэст нь хідэн үгийг нь ойлгож чаддаг. Хүү хэлэхдээ туслаач миний ээжийг хутгалчихлаа гэж хэлсэн. Үүнийг сонсоод Лин чочирдолд орон зогсож байтал хүү чангаар уйлж эхэлсэн. Түүний уйлах дууг сонссон хажуу талын хөршийн эрэхтэй коридор руу гарч ирэхэд хүү дахин давтан нэг хүн миний ээжийг хутгалсан гуй хин нэг нь туслаач гэж тэр залууд хэлдэг. Тэр эрэхтэй огт эргэлзэлгүйгээр шууд л Тагучигийн гэрлүү гүйж очоод гаднаас нь сонсож байна уу, хэрэг сонсож байвал хариулаарай гэд орилдог. Тэгтэл ямар ч чимээ гарахгүй. Тэгээ тэр болгоомжтойгоор алхамаар дотогш гэрлүү нороход аз олоход дотор байсан гэмт хэрэгтэн бол байхгүйсэн. Эрэгтэй хөрш Тагучигийн ээжийг яаран хааж эхэлдэг. Тэр эмэгтэйг зүгээр байгаасай гэж залбирч байсан ч харамсалтай нь унтлагын өрөөнд маш аимшигтай байдалтай амьгүй шахам ээж нь хэвтэж байгааг олдог. Тэр орон дээрээ цусанд будагдан хэвтэж байсан бөгөөд хөвлийн хэсэгт нь маш хүнд шарах байгаа нь харагддаг. Шархнаас нь цус маш их хэмжээгээр гарч байгаа нь харагдсан. Тэр эрэхтэй ийм цочирдом аимшигт төр зургийг хараад бараг өвдгөн нугарах шахсан ч удалгүй эмэгтэйн хуруу нь үл ялэг хөдөлж байгааг анзаардаг. Тэр арай оройтойгүй байгаа юм байна гэдгийг мэдэн яарчлан түргэн тусламж дууддаг. Түргэн тусламжийнхан яаран ирж эмэгтэйг эмнэлэг рүү хүргэсэн ч эцэст нь харамсалтай нь тэр их хэмжээний тусаалтаас болж амь насныг нь аврах ямар ч боломжгүй. Хөвлийн судснууд нь бүрэн тасарсан байсан болохоор эмчнэрийн хувьд хийж чадах зүйл огт байгаагүй. Нас орсон эмэгтэй бол тухайн үедээ 24 настай Акане Тагучи гэдэг эмэгтэй. Түүний 2 гар бүхэлдээ довтлогооноос өөрийгөө хамгаалах гэж тэмцсэний уул мөр болсон олон шархаар дүүрсэн байсан. Хүзүүнийх нь нэргэн тойронд боосон уул мөр байсан нь түүнийг баймалсныг харуулж исэн. Хэргийн газрын цорын ганц амьд үлдсэн хүн мөн цорын ганц гэрч бол түүний хүү Тагучи байсан. Цагдаагийнхны хувьд хүүгээс байцаалт авбал ээжд нь яг юу тохиолдсныг хурдан мэдэх боломжтой байсан ч гэсэндээ бага насны хүүхэд ийм аимшигтай хэрэг ослыг нүдээр харсан үед түүнийг шууд байцаах боломжгүй байдаг. Илүү гүн шарах өгөхөөс сэргийлж эхлээд хэд хоног мэрэгжлийн тусламж авч сэтгэл зүйн хувьд тогтворжих шаардлагатай. Тиймээс цагдаа нар эхлээд хэргийн газрыг өөрсдөө шалгаж эхэлдэг. Орон сууц дотор бүх зүйл бүрэн сүйдсэн. Харамсалтай нь хэрэг болсон тэр өдөр Тагучигийн төрсөн өдөр байсан бололтой харагдаж байсан.
Өрөөний нэг буланд хохирогч хүүдээ зориулан хайрт Такучидо төрсөн өдрийн мэнд хүргэе гэж бичсэн бялуу болоод төрсөн өдрийн хоолнууд бэлдээд тавьчихсан. Харин өрөөний нөгөө тал бүхэлдээ цусаар бодогдсон байсан. Зодоон тэмцлийн үеэр унсан эд зүйлс энд тэндгүй тархсан. Очны өрөөнөөс унтлагын өрөө хүртэл үргэлжлэх цусны мөр байсан бөгөөд тэр мөрний төгсгөл цус болсон нэг хутга хэвтэж байдаг. Тэр хутганы үзүүр мэдэгдэхүйц тахисан байсан. Ийм зүйл хутга довтлогооны үеэр хохирогчийн ясанд тулж эрен гажих үед болдог үзэгдэл байгаа. Тэгэхээр халтлага асар хүчтэй болсон гэсэн үг байгаа. Алуурчин тэр хутгийг хохирогчийн галтгооноос авсан гэдгийг ил болдог. Ингээд цагдаа нар хутганд шинжилгээ хийхээр болдог. Үүний зэрэгцээ тэд хэргийн цаг хугацааны дарааллыг ч сэргээж үзсэн. Анхны тэмцэл зочны өрөөнд үүссэн бололтой харагдаж байсан. Тэр үед Такучи хүүч гэсэн гэртээ байсан. Аллах төрсөн Акане хүүгээ хамгаалахын тулд халдагчтай эцээ хүртэл тэмцсэн нь бол гарцаагүй харагдчихсэн. Энэ үеэр тэр олон хутганы шарх авсан. Хүүгээсээ гэмт хэрэгтнийг хол байлгахын тулд тэр халдагчийг унтлагын өрөөрөө татан оруулсан бололтой харагдаж байсан. Гэвч тэмцэл үргэлжилсээр эцэст нь эсэргүүцэн тэмцэж байсан Акане хэрэгтэн дарж авахын тулд хүзүүгээр нь боож орон дээр хүчтэй дарсан болох нь харагдчихсан. Дараа нь 2 удаа хевлийнхэн тус газар хутгалсан гэдэг нь харагдсан. Тэр мөчөд Такучи болж байгаа байдлыг бүгдийг харчаад байрнаас гүйж гарсан байх магадлалтай байсан. Хүүгийн уйлах хашгирах чимээ хөршүүдийн анхаарлыг татсан бөгөөд алуурчин үүссэн эмх замбраагүй байдлыг ашиглаад хэргийн газраас зугтсан гэдэг нь харагдаж байсан. Мөн хохирогч болсон Аканигийн машин байрны зогсоол дээр байсан боловч алга болсон байсан. Тэгэхээр алуурчин түүний машиныг нь аваад зугтсан гэсэн үг байгаа. Цагдаа нар машины улсын дугаарыг нь шалгаад улс даяар эрен сурвалжлах мэдэгдэл гаргасан. Мөн с ิจ гтнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлцгээдэг. Хэргийн газарт хаалга эвдэрсэн, хүчээр нэвтэрсэн ямар ч улмөр байгаагүй. Урд хаалга, цонхны түгжээ бүгд хэвэн. Өөрөөр хэлбэл алуурчин зүгээр л үүдний хаалгаар орж ирсэн гэдэг нь харагдчихсан. Энэ нь мөн гэмт итгээд хохирогчийн танил хүн байх магадлал маш өндөр гэдгийг харуулж исэн. Хөршүүдийн ярьснаар Акане даатгалын газар ажилтан хийдэг ганц бие ээж байсан. Цагдаа нар эхлээд түүний хуучин нөхөр үс сансан байж магадгүй гэж үзсэн ч мөрдөн шалгалтаар түүнийг тэр даруй хассан байгаа. Яагад гэвэл тэр хаана байсан гэд бүх гэрчийн нотлогоонууд нь бүрэн байсан учраас хуучин нөхөр бүрэн сэжиггүй басны дараа цагдаа нар хохирогчийн хүрээллийн хүмүүс рүү анхаарлаа хандуулсан. Энэ явцад маш сэжигтэй нэг этгээд ил болдог. Тодруулбал ердөө 1 сарын өмнө Акане танил нэг эрэгтэйтэйгээ маргаалдаг. Тэр нь бүр зодоон болж нүүрлүүн тэр хүн цохоод хэрэг гарсны дараа Акане цагдаад хандсан байсан. Тэр этгээд энэ хэргийн буруутан байж болох юм байна гэж цагдаа нар үздэг. Цагдаа нарын тогтоосноор тэр хүн бол 36 настай Йошинао Юучи гэдэг хүн байсан. Үүний зэрэгцээ яллагын зэвсэг дээр хийсэн шүүх шинжилгээний дүн мөрдөн байцаагчдад цочирдом нэгэн мэдээг авчирдаг. Хэргийн газараас илэрсэн хурууны хэн 14 жилийн өмнөх нэгэн таксины дээрмийн хэрэгтний хээтэй таарсан. Тэр хэргийн гэмт итгээд нь мөн Йошинао Юучи байсан. Тэгэхээр нэгтгэх юм бол Аканыг зодсон гэж бүртгэгдсэн хүн болон 14 жилийн өмнөх такси дээрмийн хэргийн хэрэгтэн хоёр нэг хүн гэдэг нь тогтоогдсон гэсэн үг. Тэр хүн болохоор Йошинао Юучи гэдэг хүн байсан. Ердөө 5 цагийн дотор с ิจ гтэн тогтоогдож мөржин шалгалт эрчимжиж эхэлдэг. Йошинаогийн зураг болон мэдээллийг түүний хаана байгааг тогтоохын тулд улс даяарт цацсан. Гэтэл тэр хамгийн санаанд оронгүй газраас гарч ирдэг. Тэр анхны хэргийн газраас 60 гаруй милийн зайд орших Кёотогийн нэгэн цагдаагийн хилтэст өөрөө тайван алхаж орж ирээд Акане Такучиг алсан хүн бий байна гэж хэрэгээ хүлээдэг. Акане Такучи бол миний найз охин байсан. Би найз охиноо алсан. Шалтгаан нь тэр надаас салъя гэсэн учраас би уурлаад галтгооны хутгаар түүнийг хутгалсан. Үнэхээр алах санаа байгаагүй. Энэ бас санаандгүй зүйл байсан гэж мэдүүлэг өгдөг байгаа. Йошинагийн хувьд болохоор тэр биеийн үнэлэлтийн сүлжээг удирддаг албан тушаалтай бүлэглэлийн гишүүн байсан. Түрэмгий бүдүүлэг хүчирхийлэх зангаараа Йошинао тэр газрыг бараг хаан мэт захирдаг байсан. Тэр үеэр тэр клубт нэгэн эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр эмэгтэй нь хожим нас барсан Акана байсан. Гэхдээ хүмүүс түүнийг энгийн нэг даатгалын ажилтан гэж мэддэг байсан. Гэвч тэр үнэндээ бол 2 ажил хийдэг байсан байна. Сургуульд байхдаа Акане муу хүүхдүүдийн хүрээлэлд ордог охин байсан. Тэр ангийнхныгаа дээрлэхдэггүй байсан ч арх ууж тамхи татдаг, сахилгагүй бүлэглэлтэй нийлдэг, нилээд замбраагүй амьдралтай охин байсан байгаа. Тэгээд 18 наснда
найз залуугаасаа жирэмсэн болсон. Тухайн үед бол найз залуу нь эсэргүүцэж байсан ч тэр хүүхдээ төрүүлнэ гэж зүтгэсэн бөгөөд тэр хүүхэд нь бол Тагучи. Төрсний дараа найз залуутаагаа гэрэлсэн ч энэ гэрлэлт нь бол удаан үргэлжлээгүй. Салсан бөгөөд тэр хүүгээ ганцаараа өсгөж байсан. Аканигийн хувьд хүү нь ер нь бол бүх ертөнцийн байсан. Тэр хүүдээ бүхнийг өгмөр байсан ч мөнгө нь үргэлж хүрэлцэхгүй, амьдрал нь хүнд байсан. Залуу наснда гинт жирэмсэн болсноос боловсрал ажлын туршлага бол хоёулаа дутуу байсан. Тиймээс сайн ажил олоход түүнд бол маш хэцүү байсан. Эцэст нь тэр хамгийн муу сонголтыг хийсэн. Тэр нь Hostess Club буюу шөнийн клубт ажиллаж эхэлсэн гэсэн үг. Тэгээд яг тэр газар тэр менежер Йошинатай танилцсан байгаа. Йошина бол түүний үзэсгэлэнт төрхөнд анхны харцаар дурлсан. Ингээд удалгүй тэр хоёр дотн болж хамтдаа амьдарч эхэлцгээсэн. Йошиногийн Facebook профайл дээр хүртэл Аканитэй үерхэж байгаа нь олон нийтэд ил тод харагддаг байсан. Түүнээс цаашлбал Йошино ажил дээр нь ч гэсэн түүнийг хамгаалахын тулд их хичээдэг байсан. Аль болох байнгын өвчлүүлэгч татдаг эмэгтэйчүүд байвал уг нь бол ашигтай. Учир нь тэд үнэтэй арх авч их мөнгө зарцуулдаг. Гэвч менежерийн хувьд Йошино мөнгөтэй өвчлүүлэгчдийг татах тал дээр ажилдаг ч гэсэндээ найз охин Аканигаа байнга тэр хүмүүсээс хамгаалдаг байсан байгаа. Хэрв хэн нэгэн түүнийг сонгох гэж оролдвол шууд л уурладаг байсан. Йошино мөн Аканигийн хүү Тагучид маш сайн ханддаг байсан гэж өөрөө мэдүүлсэн. Гадаад талаасаа бол Акани Йошино хоёрын харилцаа гайгүй юм шиг харагддаг байсан ч харамсалтай нь тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Хамт амьдарч авах хугацаанд байнга маргалддаг болж эцэст нь Акани төвчж чадахгүй тэр гэрээс нүүсэн байгаа. Тэр байтугай Hostess Club-дож ажиллахаа болж ажилласаа гарсан. Үүний дараа тэр даатгалын ажилтнаар ажилд орж амьдралаа шинээр эхлэх гэж оролцсон юм шиг харагдсан ч ажил нь сайн явахгүй байсан тул хүүгээ тэжээхэд бол нэлээд хэцүү байсан. Акани удалгүй дахин шөнийн клубтөө ажиллахаар буцаж ирдэг. Тэр үеэс эхлэн тэр өдөр нь даатгалын компанид ажиллан шөнийн клубтөө ажиллан амьдарч байсан. Мөн Йошинотой холбоонч бүрэн тасраагүй байсан байгаа. Йошино түүнийг байнга дагаж буцаад нийлье гэж шаарддаг байсан. Үүнээс нь болж гар хүрэх, цагдаа дээр очих гэх мэт асуудал гарч эхэлсэн. Мөрдөн шалгалтын үед цагдаа нар тэдний харилцааны талаар асуухад Акани тэр зүгээр л миний танил байсан гэж байцаалтандаа хэлсэн нь тэмдэглэж үлдсэн байсан. Тэгээ энэ үгийг сонссон Йошино бол тухайн үедээ маш гомдож ууралсан гэж байгаа. Тэр түүний харилцааг үгүйсгэж байгаа юм шиг санагдаад маш их сэтгэлээр унсан гэж байгаа. Би чамайг цогсон, тэр нь бол миний буруу. Түүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэглээ гэд чи надад хитрхи хүйтэн хандаад байгаа юм биш үү? Аканид бол хэлсэн байсан. Тэгээд Йошино болохоор хэрэг би түүнд илүү сайн хандаад ах юм бол магадгүй тэр эргээд над дээр ирэх байх гэж юу нь бол бодож исэн гэдэг тухайга цагдаагийн мэдүүлэг дээр хэлж байгаа. Тэгээд ингэж явж агаад Тагучигийн төрсөн өдөр болсон өдөр хүүгээр нь шалтгаглаад бялуу аваад гэрт нь очисон байгаа. Гэвч Йошино ийхүү сануулгагүй гинт хурц ирэхэд Акани бол маш их сандарсан. Тэр түүнийг үүднээсээ буцаахыг оролдсон ч Йошино хүчээр түлхэн гэрт нь орж ирсэн байгаа. Зочны өрөөнд байгаа Тагучиг харамгацаа тэр юу ч болоогүй юм шиг баяртайгаар мэдлэн төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Яг тэр мөчөд Акани түүний өмнө ирж зогсоод маш ууртай хоолойны өнгөөр одоо чи яв би чамтай ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна. Чи дахиж миний нүдэнд битгий үзэгд гэж хэлсэн байгаа. Йошино энэ үгийг сонсоод чочирдсан гэж байгаа. Тэр цочрол нь удалгүй уур хилэн болж хувирсан. Удаан хугацаанд дотроо дарж явсан сэтгэл хөдлөл нь энэ үед тесэрч тэр ухаанаа алдсан. Үүний үр дүнд тэр хизээж хийж болохгүй зүйлийг хийсэн. Хүү Тагучигийн нүдэн дээр ээж рүү нь халзаан гэсэн үг. Акани хүүгээ хамгаалахын тулд маш их тэмцэлсэн гэвч түүний эсэргүүцэл Йошиног улам их уурлуулсан. Тэр амьсгаагаа хүчтэй авч эхэлснээр шууд галтгоо руу орон дараа нь галтгооны хутга шүүрэн авч Акани руу дайрч эхэлсэн байгаа. Үүний улмаас Акани хоёр гартаа маш олон зүсэлтийн шархууд үүссэн. Гараас нь тусалж байсан ч гэсэндээ толгойдоо хүүгээ аюулгүй байлгахыг гэж бодсон бололтой. Түүнээс зүгтэж анхаарлыг нь өөрлөгөө хандуулах гэж байгаа бололтой унтлагын өрөөрөө зүгтсэн байгаа. Энэ бол Йошиногийн анхаарлыг өөр дээрээ байлгах гэсэн түүний оролдлого байсан. Тэр ингэж цаг хожуулах хүү Тагучийн зүгтэж амжинаа гэж тэр бодсон баг. Унтлагын өрөөний хаалган дээр зогсон Йошино Акани руу ууртай ширтэж байгаад чи надтай буцаад нийл, хэрвээ чи надтай буцаад нийлэх юм бол одоо ингэж байлна. Тэгэхгүй бол би бүх зүйлийг дуусгах нь сайн бод гэж занлайлсан. Энэ үед Акани эцсийн мөч хүртлээ толгоос ихсэрсээр л байсан. Түүний тэр илэрхийлэл түүний уур хилэн бол бүр илүү их хүргэсэн байгаа. Тэр бүр галзуурсан юм шиг болж
унтлагын өрөөний ханнаас цахилгааны утас суглаж аваад Аканы руу дайрч бүх хүчээрээ хүзүүг нь боомлсон гэж мэдүүлсэн. Аканы эсэргүүцэн тэмцсэн ч аажмаар хүчин суларч удалгүй бие нь сулдан унсан. Гэвч тэр дороо зогсоогоогүй Ёшино Аканыгийн дээр гарч галзуурсан юм шиг түүнийг маш олон удаа хутгалсан. Яг тэр мөчөд ард талд нь хүүхдийн уйлах дуугаараа энэ үед бол баг зэрэг ухаан орсон гэж байгаа. Тэгээ энэ үед Тагучи гэрээс гарч зүхтаж чадсан. Тэгээ үүнийг нь харамгцаа одоо хүмүүс хүрээд ирэх юм бэ гэж бодоод тэр Аканыгийн машины түлхүүрийг аваад тэднийхээс гарч зугтсан. Тэр зугтаж байх үедээ уур хилэн айдас давтан эцэст нь амиа хорлоод бүхнийг дуусгахыг гэж шийдэн нэгэн аслагдсан гүүрэн дээр машинаа зогсоосон гэж байгаа. Хашлагны цаадах ус маш гүн харагдаж байсан учраас ус руу харж зогсож байгаад үсрэхээс айгаад болсон гэж байгаа. Бага насны хүүхдийн нүдэн дээр ийм хэрцгий гэмт хэрэг үйлдэх хүүтэн сэтгэл түүнд байсан хэрнээ өөрийнхөө амийг хорлох зориг түүнд байгаагүй гэсэн үг. Тэр удаан хугацаанд тэнд зогссны эцэст эргэж алхан цагдаагийн хэлтэст орж хэрэгээ хүлээсэн нь энэ байсан. Ингээд бүх зүйл ил болж эхлэх үед энэ хэргийг гинтийн уур хилэнгээс үүдэлтэй гэмт хэрэг гэж хаах шинжтэй болж эхэлдэг. Гэвч үүнийг сонсоод Аканыгийн танилуд бол хүчтэй эсэргүүцэж эхэлдэг. Тэд хэлэхдээ тэр хоёр хизээж хосууд байгаагүй. Бүх зүйл зөвхөн Ёшиногийн толгой доторх төөрөгдлөөсөн гэж тэд хэлцгээдэг. Ингээд энэ хэргийн тухай шинээр ил болсон үнэн Ёшиногийн ярьснаас арай өөр байсан. Аканы ганц бие ээжийн хуваар гэр бүлээ тэжээхийн тулд шөнийн клубт ажилладаг байсан мөн Ёшинотой танилцсан нь бол үнэн. Гэхдээ найзуудынх нь ярьснаар тэр түүнд хизээж хайр сэтгэлийн мэдрэмж тээж байгаагүй. Тэр зүгээр л нэг танил хүнээс өөр юу ч байгаагүй. Зөвхөн тэр ажил олгогч нь байсан учраас л Аканы түүнд хит хатуу хандаж чаддаггүй байсан гэж байгаа. Харин Ёшино үүнийг нь өөрт нь сайн гэж андуурсан бололтой. Тэгээд Ёшино өөрөө түүнтэй хос болсон гэж итгэн Аканыгийн гэрт хүчээр ирдэг болсон гэж байгаа. Тэгээ бас бараг л түүнтэй хүчээр амьдарч эхэлсэн гэж найзууд нь хэлсэн. Тэр түүний энэ зангаас маш их айдаг гэсэн ч тэр зүгээр л харилцаа холбоогоо амархан тасалж чадахгүй байсан. Яагаад гэвэл түүнд ажил олгож мөнгө олох боломжоор хангаж байгаа хүн нь Ёшино байсан учраас. Ёшиногийн хувьд бол шөнийн клубт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд аль хэдийн маш муу нэртэй нэгэн байсан. Такси дээрмийн хэрэгээс өөр олон хэрэг муу сургал түүний тухай байдаг байсан. Ялангуяа хуучин найз охидтойгоо харьцагтаа тэр хэвийн бус хит донтсон хүчирхийлэл гаргадаг байсан. Байнга зоддог, бас гэртээ хорих тиймэрхүү зүйлүүд бол наад захын зүйл байсан гэж цуурхалт харсан байсан. Тэр байтугай найз охтоо өөртөө дуулууртай байдлахын тулд хүчээр мансууруулах бодис уулгадаг гэсэн яриач байсан. Ийм аимшигтай цуурхлуудыг сонсон Аканы бол маш болгоомжтой хандхаас өөр аргагүй байсан. Мөн түүнд хамгаалах ёстой бага насны хүү Тагучи байсан. Хэрэг өөрөө эсэргүүцэх юм бол хүүдэн ч гар хурж магадгүй гэж тэр маш их айдаг байсан байгаа. Шүүн олгон хил амаар доромжлуулж бие махбодын хүчирхийлэлд өртөгддөг байсан гэдэг нь асуулдэл болсон. Ёшино түүний хөдөлгөөн бүрийг хяндаг байнгын үйлчлүүлэгчдийг нь ч гэсэн бүгдийг нь хааж орлогыг нь ер нь ол огцон бууруулдаг байсан гэж байгаа. Хамгаалалт мэт харагдах энэ дарангуйлалдоор Аканы маш их тавчтан амьдарч байгаагаа найзуудтай мөн ярьсан байсан. Эцэст нь тэсгээ болоод түүнээс зүгтгаар шийдэн шөнийн клубын ажлаа орхиод даатгалын ажлаар ажиллаж эхэлсэн. Тэр бүр энэ хотыг орхин өөр хот руу нүүх тухайч найзуудтай ярьж исэн баг. Гэвч бодит байдал дээр энэ нь тийм амар зүйл биш байсан. Ийм шалтгаануудын улмаас тэр түүнээс бүр мөсөн салж чадаагүй. Ёшино өдөр бүр түүнийг хайж ирэн буцаад нийлээ гэж шаарддаг байсан. Тэгээ энэ үед болохоор Аканы за дахиад 2 жилэл тисчхий. 2 жилийн баарандаа ажиллаад Ёшинотой харилцаатай байжгаад 2 жилийн дараа Тагучи баг сургуульд орчихвол арай хөнгөвтөр болно. Тэр хүртэл өдрөн даатгал шөнийн клубтаа ажиллаад аль болох их мөнгө цуглуулад энэ газраас явъя гэж төлөвлөсөн байсан байгаа. Ингээд Аканы өдрөн даатгал зарж шөнийн клубтаа ажиллан мөнгө цуглуулж эхэлсэн. Гэвч Ёшиногийн донтох сэтгэл улам л хүндэрч байсан. Сэтгэл санааны хувьд туйлдсан Аканы цагдаагийн зөвлөгөөнд 5 удаа хандсан ч дараа нь өшөө авах магадгүй гэж айсан айцаасаа болоод албан ёсны гомдол гаргаж чадаагүй зөвлөгөө аваад л явдаг байсан байгаа. Ингээд Ёшиногийн шүүх хурлал 2021 оны 5 сарын 27-нд болсон. Тэр эцсийн мөч хүртлээр энэ наллах санамсаргүй зүйл байсан гэж зүтгэсэн. Өөрөө цагдаа дээр ирж хэрэгээ хүлээсэн мөн үнэхээр их гэмшиж байна гэж өршөөл хүссэн. Гэвч прокурорын байр суурь бол маш хатуу байсан. Тэр
Хохирогчийг хүүгийнх нь нүдэндээ боомлж хутгалж амь насыг нь хөнөөсөн удаан хугацаанд үргэлжилсэн дарамт мөрдлөг болон хохирогчийн туулсан сэтгэлийн шарахыг харгалзан үзээд 20 жилийн хорих ял оноохыг хүсдэг. Шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөн энэ хэргийн гинтийн уур хилэнгээс болсон гэмт хэрэг биш харин докийн буюу дагаж мөрдөх зүйлээс үүдсэн аллах гэж үзээд прокурорын хүсснээс ч илүү буюу 22 жилийн хорих ялыг оноодог. Шалтгааны хувьд шүүх хүүхдэд учруулсан асар хүнд зовлонг онцолсон. Цохон тагуучи өөрийн төрсөн өдрөөрөө өөрийнхөө ээжийг алдсан. Дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр гэж үзэн ял эцэслэн батлагдсан. Ёшиноч гэсэн өөрөө давж заалдаагүй 22 жилийнхаа ялыг хүлээж авсан баг. Тэгээ 22 жил гэдэг нь болохоор шүүхийн хийж чадсан хамгийн дээд ял байсан байж магадгүй. Гэвч хохирогчдын туулсан цаашид үлдэх шаналлыг бодохоор энэ ял тийм хэмжээний ял гэж санагдахгүй байгаа. Тэгээд тагуучи хүүгийн хувьд бол одоо яг хаана яаж амьдарч байгаа гэдэг нь бол нууцлалтай байгаа. За тэгээд та бүхэн энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэл болон би биэндээ анхааруулга хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.